бодоо явж байгаа. За манай дээ. Харагдчихэв. За сургалтаа эхлэе. За ингээ програм руу орчиж байгаа ингээ манай энэ сургалтын баазан дээр би хийж байгаа болохоор манай зэрэг мэрэг юм исэн болохоор зарим нэг юм зурж мөрсөн харагдчих магадгүй. Тэр бол хамаа авахгүй шүү. Та хэдийн програм дээр үл за програм руу ороход ер нь энэ дэлгэцэн дээр сүүлийн гарсан өөрчлөлтүүдийг манай програм гарсан өөрчлөлтүүдийг ингээд тайлбар дээр нь оруулаа явчихж байгаа. За ингээд сүүлд гарсан энэ 21 онд сүүлд гарсан энэ хоёр өөрчлөлтийг ихлэ тайлбарлаж тэгээд цааш нь сургалтаа өргөжлүүлээ. За ингээд нэгтлэнгууд хамгийн сүүлд гарсан нь болохоор одоо e-tax-т импортын нөө суудганы тайлан гэж байгаа штэ. За суудганы тайланг хөрвүүлэх нөгөө баган өөрчлөгдсөнтэй холбоотой гарсан өөрчлөлт юм байна. За суудганы тайлан өөрчлөгдөд цалингийн давчраа тий. За суудганы тайлан дээр ТТ11-ийг та Excel болгоо гаргачихж байгаа шүү дээ. За ингээд Excel болгоо гаргаж байгаа. За саяны өөрчлөлтөн дээр ТТ11-ийг ТТ11-ийн 4.2 шууд танай тайлбарын нөгөө e-tax програм дээр чинь шууд татагдаа орчихно. За ТТ11-ийг гээд гараад ирсэн Excel-ээ. За ингээд тайлбарын суудганы тайлан гараад ирж байгаа шүү дээ. За энэ дээрээ энэ гарч ирсэн Excel-ээ save-аас хийгээд за энэ хавтлаа замын заагаад бичнэ. За дэлгэцэн дээр үлээ дэлгэцэн дээр те download документ гэх юм уу тэр замын заагаад бичнэ шүү дээ. За дэлгэцэн дээр замын зааж өгөөд хэмжээнэ тайлан гарч ирэх чинь. Суудганы тайлан таад өөрсдөө нэрээ. За энэ save copy гэдэг энэ дээр өргөдлийн таад Excel 97/2003 workbook гэдэг энийг сонгож өгч хадгалах юм шүү. За ингээ хадгалчих тийм. За ингээ хадгалчих. За энэ гарч ирсэн Excel-д суудганы нөө tax-ийн суудганы тайлан дээр та хэд татуулна шүү дээ. За суудганы тайлан дээр татуулчихна. За ингээд амжилттай татлаа хийсэн дараа нөгөө ТТ11-ийн 2-ыг болохоор гараар оруулж өгсөн байна. Тэрийг болохоор та нөгөө e-tax дээр ороод нөгөө регистрийн фон дээр нөгөө регистрийн дугаараар оруулах гэдэг дуудах гэж байдаг шүү дээ. Тэгэнгүүт регистрийн дугаараар нь дуудуулж чадахгүй нэг мэдээлэл чинь дуудагдаа ороод ирнэ. Тэгэнгүүт нь гараараа дуудуулж ороод ирэнгүүт нь татуулчихна. За 11-ийн 4 бүл татгаараа саяны нөгөө save-аас хийж хадгалаад тэгээд татагдаа явчихна гэсэн. За энэ саяны тайлбарууд энэ дээр байгаа. Импортыг Excel загвар орууллаа гэж. За оруулалт ингээд татаад нөгөө save-аас хийж хадгалаад оруулчихна. Нөгөө ТТ11-ийн 2 маяг импорт авахгүй зохицуулахад гараар оруулж өгнө гэж байна. За ингээ гараар оруулж ирсэн саяных нөгөө регистрийн дугаараар нь дуудаж оруулж өгнө гэж хэлсэн тийм. За цалингийн нэгдсэн системээс одоо нэг цалин CTS дээр цалин болоогүй нэгдсэн систем дээр цалин бодсон бол CTS рүү таталтыг дансны хэмжил хийх нь болохоор энэ байгаа тийм. За энэ нь болохоор цалин үйлсний нэгдсэн системд цалин үйлс гэсэн дээр нэгдсэн систем гэж шинэ меню байгаа тийм. За энэ дээр ороод ирнэ. За нэгдсэн систем дээр дансны тохиргоо гэхээд хэлнэ. За системээс татах гэж удирдлагын дансны бичлэг байгаа. За дансны бичлэг хийхээс өмнө манай програм дээр дансны төлөвлөгөө гэж байгаа тийм. Дансны төлөвлөгөө.
Энтэйгээ нэгдсэн системийн дансны төлөвлөгөөг тааруулна. За манай програм дээр болохоор дансны төлөвлөгөө одоо ингээд тухайн дансанд зарим ингээд 6 оронтой, 5 оронтой, 4 оронтой үндсэн данс, толгой данснууд чинь 4, 5 оронтой гэх юм байгаа штэ. Энэ дансныхаа төлөвлөгөөг нэгдсэн систем дээрээ адилхан болж оруулж өгнө гэсэн. 31 211 гэдэг данс одоо төрийн сангийн харилцах гэж байгаа тийм. Нэгдсэн систем дээр 31 211 юу ардаа X жишээ нэ. Ингээд X оруулсан ба нэгдсэн системийн дансны төлөвлөгөөн дээр тэрний дансны тохиолгоон дээр нь очиад засварлах гээд X-ийг арилгаж өгөөд манай програмын 31 211-тэй адилхан бол мөн бусад 413 за 413 ингээд цалингийн нөгөө данс нь болохоор энэ цалингийн өвлөгийн данс нь болохоор ингэсэн байгаа. Нэгдсэн систем дээр болохоор зөвхөн толгой данс нь манайх дээр болохоор 441 310 ч юм болохоор үндсэн данс гэдэг толгой дансууд авч байгаа шүү дээ. За тэнгүүдээ X-гээ оруулаад өгсөн байгаа. Тэрийг арилгаад араас нь заавалчгүй 101 тий цалингийн өвлөг мөн 102 гэдэг нийгэм даатгалын өвлөг гэдэг нэг бүрчлэн нөгөө X ийм X-гүүд ийм салгаж өгч 102 буюу 3 гэдэг бүгднийг ингэж тааруулж өгнө гэсэн. За 33 100 гэдэг одоо юм дээр чинь 33 та авлага үүдгийн данснууд нь үргэлж ингээд бас ингээд X-тэй байгаа шүү дээ. X-ийн арилгаж өгнө гэсэн. Тэгэхээр нэгдсэн системийнхаа нөгөө тохиргоон дээрээ очиод дансны төлөвлөгөөг бүх X-үүдийг арилгаж саяны нөгөө нэмж гаргаж задлж гисний нас гаргаж өгнө шүү дээ. За нэг дээр би бүр тодорхой харуулчих. 413 100 X байгаа тийм. Энэ болохоор за нэгдсэн систем дээр болохоор ерөнхийдөө саяных чинь нэг нэгдсэн системийн ганцхан толгойд дансаар ингээ оруулсан гин CDS-ийн задрагаа шиг энэ шиг 1 2 3 4 энэ мэтлэн бүгднийг ингэж тус нь гэж дахиж оруулж өгнө гэсэн үг шүү. Ингэж задлж оруулж өгнө гэсэн. Энэ мэтлэн ингээ дансны төлөвлөгөөг тааруулаад тэрний дараа нэгдсэн системээсээ таталтай байна гэсэн. За ингээд нэгдсэн систем дээр ингээд таталт хийсний дараа за нэгдсэн системээс таталт 3 сарын гэж таталт хийчихэ. За амжилттай таталтлаа. Окей. За ингээд амжилттай таталтлаа мөд нөгөө таны бодсон нэгдсэн систем дээр бодсон цалингийн бичлэгчийн дандаа таталт ороод ирж байгаа. За ингээд таталт ороод ирсэн нөхөд насны бичлэг. За цоошлогдсон гэж юм те. 3 сар цоошлогдсон гэж юм. За 3 сар цоошлогдсон гэхээр цалин үйлсэн дотор чинь нэмэгдэл судалгалт нэмийн даатгалын хэмжээ гэж ороод сарын бүртгэл гэж байгаа тийм. Сарын бүртгэл дээр за энэ 3 сарыг цоочлох баланс цоочлох зоод энийг 1 2 3 сарыг цоожилсан байна гэсэн. За энийг засварыг цай цоош юм гаргачихъя. За насны бичлэг. За
амжилттай хийлээ гэж. За энэ гурав энэ сар нь болохоор тухайн сараа дансны бичлэгийг хийгээ сонгогдоо явж байгаа шүү. Тухайн сараа тэгээ. За ингээд нэгдсэн систем дээр ихлээр дансны төлөвлөгөөгөө тааруулна. Дансны төлөвлөгөөгөө тааруулсны дараа CTS дээр юу яах нь те системээс таталтаа хийгээд дансны бичлэгээ хийх юм. За дансны бичлэг хийсэн чинь нөгөө кас харилцах буюу авлага үлгийн гүйлгэн дээр чинь бичлэлт нь одоо очсон байгаа. За ингээд харилцах нь асуу авлага үлгийн гүйлгэн дээр. За дөрвөөс ингээд харилцах. За. За энэ дэр жак 33 жак гэсэн бичлэг ингээд дөрвөөс ингээд харилцах дээр саяны нэгдсэн систем дээр дансны бичлэг хийсэн шүү дээ. Тэр чинь жак 33 жак гэсэн бичлэгүүдээр орж ирж байгаа юм. Таны уршлагаа шилжүүлсэн ажилтнуудаас дүнгээр ингээд цалин тавьж олгоо гэдэг дүнгээрээ бүгдээр ингээд ялгараа ороод ирж байгаа. За авлага өглөгдөрөө болохоор мөн адилхан за цалингийн өглөгийн оронгууд нөгөө дансны бичлэлээр нэгдсэн системээс хийсэн чинь бас жак 33 жак гэсэн бичлэгүүд ороод ирж байгаа. За ингээд зөв орж ирсэн бол таны нөгөө хөлбөм энэ хөлбөмгөөрөө та шалгах нь шүү дээ. За ингээд зөв орж ирсэн байна вэ? Авлага өглөө энэ болохоор харилцагын бүлэг 3211-ээс орж ирсэн бүлэг байна. Нөгөөх нь 413 цалингийн өглөг нэгэн даатгалын өглөг татвар эдгээр чинь ороод ирсэн байна те. Нийгэм даатгал татвар үйлдвэрч нэвлэгээ те. Урьдчилгаа цалин гэх ингээ хаасан бичлэг чинь цалингийн өглөг дээрээ ороод ирж байгаа. За доош нь нийгэм даатгалын өглөгөө бас ингээд ороод хараад үзье. Та програм дээр бас давхар хараад хийгээд явж болно шүү. За тэгэхээр бас 33 жак ингээд бичлэгүүд нь ороод ирж байгаа тийм. Харилцаагаас орж ирсэн кредит дансны чинь за нөгөө нийгэм даатгалын төсөн татварууд нь ингээд татвараасаа үйлдвэрч нэвэл идрээс ингээд ороод ирсэн байна шүү дээ. За цалингийн нэгдсэн системийн бичлэгийг юм. За энэ дэр нэг нэмж анхааруулж хэлэх юм нэгдсэн систем дээр татуулах гэхэд амжилттай татлаа дансны алдаа гарна шүү дээ. Одоо дансны бохиргоо буруу байна гэдэг алдаа гарах юм бол нэгдсэн систем дээр түрүүний нөгөө дансны төлөвлөгөөгөө яг зөв тааруулж өгөөг гэсэн. Тэгэхээр татлт хийхгүй алдаа гарна гэсэн үг шүү. Тэрийг сайн анхаарай шүү. Тэр дансны төлөв нэгдсэн системийн бохиргоо орн ороод дансны төлөвлөгөөг нь яг зөв тааруулж өгч амжилттай татлалтаа хийх ингээ зөв татлалт хийж шүү. За энэ болохоор зөв тааруулсан болохоор татлалтыг ороод ирж байгаа гэсэн. Тэр буруу ах юм бол орж ирэхгүй буруу. X-үүдийн арилгаагүй ах юм бол энэ дээр одоо X-үүд нь ардна гэж зарим нь X-үүд нь гараад ирсэн буруу байна гэсэн үг шүү. За сүүлд гарсан өөрчлөлтүүд ерөнхийдөө энэ тайлбарын дагуу бичиг саяны миний тайлбарсан дагуу ингээд энэ дээр бичгээрээ байгаа. Ингээд сүүлд гарсан өөрчлөлт хийж байгаа. Дараад нь за мэдээллийн сан гэдэг. Мэдээллийн сан дээр мэдээж хэрэг 20 оноос 21 он руу шилжүүлсний дараа бас балаасаа арай болоо явуулсан шилжүүлсэн цалин байлангаа шилжүүлсэн байдаг те. Тэнгүүдээ тэрний дагуу бас өөрчлөлт юм гарч магадгүй тохиол мэдээж хэрэг дансны төлөвлөгөө гэж байна. Мэдээллийн сан дээр ер нь харилцагч байгууллага дансны төлөвлөгөөг та хэд ер нь түгээмэл ашиглана гэсэн. За харилцагч байгууллага бол мэдээж хэрэг тухайн танахтай шинээр харилцаж байгаа харилцагч байгууллагыг оруулна тийм. За та хэд бол програм дээр ерөнхийдөө ажиллаж байгаа юм чинь харилцагч байгууллага шинээр оруулах гэдэг бол ингээд байгууллага биччихнэ. Бүртгэлээ хийгээд хадгалж чинь тэгэхэд таны шинэ орсон харилцагч байгууллага ороод ирнэ гэсэн. За энэ байгууллагын банкны чигсаалт гэж байгаа. За энэ нь болохоор нэг байгууллага мөртлөө хоёр буюу түүнээс дээш харилцах данстай байдаг тийм. Тэгэхээр тэр дансны дугаарыг нь оруулж өгнө гэсэн үг. За одоо энэ жишээ нь энэ дээр BSP гэдэг оруулаа шинээр нэмэлт оруулж тэгээд нэг нь хооломтонд нэг нь худалдаа үйлчлийн банкны данстай тийм. Тэгэхээр
тэрийг бүртгэж гэж оруулж өгнө гэсэн. Хоёр буюу түүнээс олдсон харилцаж таастай бол тийм нэг бол боломжтой, нэг бол худалдаа гэж хаан баг жишээ нэг тийм. Хэмэл шинээр оруулах одоо шинээр оруулах Монгол банк тийм харилцагч байгуул за энэ BSP энийг хаан баг жишээ нэг. Ингээд шинээр ингээд нэмээ хадгалахад харилцагч байгуулгын ансаар нь ялгаад өгч байна гэсэн. За дасны төлөвлөгөөн дээр болохоор тухайн таны оны эхний үлдэгдэл буюу 20 оны эцсийн үлдэгдлийн тайлан чинь дуудагдахаараа хэмжээ дасны төлөвлөгөөн дээр шивдэж өгч байгаа. За энэ дээр нөгөө ардтаа гүйлгээ баланс нөгөө баланс бусад ингээ балансууд дээр чинь нөгөө оны эхний үлдэгдэл орж ирэхгүй байна гэх юм бол энэ дасны төлөвлөгөө шалгана гэсэн үг шүү дээ. За энэ дасны төлөвлөгөө чинь хөл дүнгээрээ шивдээгүй ингээ хоосон байх юм бол та оны ихний үлдэгдэл чинь шивдээг байна гэсэн. Тэгэхээр орж ирэхгүй байна гэсэн. Тэгэхээр дараа онд шилжүүлэхээр 20 оноос 21 оны үлдэгдэл энэ дасны төлөвлөгөөн дээр шивдэх нь байна те. За энэ дасны төлөвлөгөө шивдэхэд энэ хоёр хөл дүнг бол таарах хэрэгтэй шүү. За энэ нөгөө сургалтын бааз болохоор олон хүн зэрэг хийж болохоор энэ зүгээр зөрүүлээ хийцэн та үзүүлэлт маадаг. За дасны төлөвлөгөөн дээр хэрвээ гараар оруулж өгч бол за жишээ нь энэ даасан дээр ингээд гараар орол дээр нь хурдан хоёр гарч тэнгууд итгэвч чинь те. За итгэвчгүүд тоогоо шивлээ энтер дарна. За тэнгууд хадгалж байгаа гэсэн үг шүү. Аль тал дээр та тоогоод явж чинь те. За энэ дээр хурдан дарлаа тоогоо бичлээ энтер дарч те. Тэгэхээр ингээ хоёр талаар ингэж шивдэж яваа шүү. За даасны төлөвлөгөө. За даасны төлөвлөгөөн дээр одоо жишээ нь шинээр даас сангийн яамны тушаалаар гарсан шинээр даас нэмэх тохиол та өөрсдөө нэмэхэр болох юм бол шинээр гараар дансаа нэмж өгч болно гэсэн. За шинээр оруулах тийм. За шинээр оруулах гэхээр цонх гарч ирэхгүй. Энд чинь 3 цэгтэй таны шинэ данс гараад ирж байгаа гэсэн. За энэ дээр жишээ нь 12-ын тиг 18 гэх тийм параметрал үндсэн өргөж юм ингээд бусад одоо нүүн төлбөр хүлээж авсан орлого гэдэг энэ 12 тиг 45 гэж данс байгаа шүү дээ. Энэ шиг одоо зарим байгууллагууд зарим нэгээрээ явуулчих жоо. Зарим нь болохоор 17 он зөөрөн 18-тай тийм данс оруулах гэж байна гэдэг. Тэрийг бол ингээ гараараа нэмэх чинь. За 17 юм бол ингээ оруулах гэж чинь тийм. За дансны нэрээ бичиж. Нэрээ бичиж тийм. Дансны нэрээ энэ дээрээ яг ямар данс энэ зөөрөнгийн төлөвлөгөө яаж авсан хөрөнгөний зөөрөнг юм уу тийм. За ингээ нэрээ биччихээ. За дансны төрөл гэж байгаа. За дансны төрөл дээр тийм. За энэ болохоор юуны данс нэмэх гэж тэрийгээ сонгож байна. Санхүүжилтийн данс юм уу, касердын авдуу параметрал тийм. Дансны төрлөө ихээ сонгох чинь тийм. За энэ 12 тэгтийгээ би энэ дансын юу 3 тэг яваа. За энэ дээр болохоор санхүүжилтийн 12-тэй данс би сая бичиж болохоор санхүүжилтийн данс гэж бичиж өгч юм тийм. За гүйлгээний төрөл гэж байна. Гүйлгээний төрөл дээр нь гүйлгээний данс юм уу, үндсэн данс юм уу гэдэг за тийм энийг сонгоо өгч юм шүү дээ. За 12 тэгтийг энэ болохоор санхүүжилтийн данс буюу тэсмөрлөө гүйлгээний дансаар нь сонгоо өгч байна тийм. За нэгтгэлийн дансан дээр нь болохоор тухайн дансыг бичиж өгч байна. Энэ нөгөө аргашаа таны тайлан дээр дуудаж байгаа дансыг бичиж байгаа байхгүй. Тайлан руу ямар дансаар нь дуудах юм бичиж өгч байна. За ингээд дасны төлөвлөгөөн дээр нэмэх юм бол гэж байна. Гэхдээ дасны төлөвлөгөөн дээр нэмэхэд дураараа данс тайд нэмэхгүй шүү дээ. Заавалчгүй яг нэмж болт дансны нөө сангийн яамнаас баталгаажсан ийм данс нэмж бол нэмнэ гэсэн шийдвэрийн дагуу мөн нэмэхдээ манайх руу холбогдож ийм данс нэм гэдгийг эсвэл манайхаас нэмэхээр бол манайх нэгдсэн журмаар дансны төлөвлөгөөн дээр нэмээ өгч чинь нахлангууд өөрсдөө нэмэхээр данс нэмэхээр болох юм бол нахлангууд өөрсдөө манайхаас заавалчгүй асууж ингэж оруулж нэр нэмж оруулж өгнө тэ. За энийг анхаарай шүү. За энэ дансны төлөвлөгөөн дээр за энэ дансны төрөл гэдэг нь бол за ямар данс байгаа тэрийгээрээ сонгоо өгч тэ.
За энэ үндсэн данс гүйлгээний данс гэдэг нь болохоор үндсэн данс нь болохоор гүйлгээ хийхдэггүй яг таны толгой данс байгаа шүү дээ. Одоо энэ дээр бол 12 гэхэд дотрын бус орлог бичээд 12 0 гэхээр нийтийн дотрын бус орлог гэсэн. Тэгээд доошоогоо ингээд 001 2 гээд задлаад өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр дансны төлөвлөгөөн дээр нөгөө түрүүн шивжих үндсэн данс гэсэн дансан дээр тоо шивж болохгүй нэ тий. Ингэж тоо шивж болохгүй. Үндсэн данс гэсэн дээр шүү. Гүйлгээний төрлийн үндсэн дансан дээр тоо шивж болохгүй нэ тий. Тийм бол энэ дээр шивжсэн тохиол таны арлын нөгөө тайлан балаасаа уншуулаад тайлангаа уншуулгаад энэ ихний үйлдэл чинь орж ирэхгүй гэсэн. Яагаад бол үндсэн данс байгаа учраас. Заавал гүйлгээний данс гэсэн гүйлгээний төрлийн гүйлгээний данс гэсэн дансан дээр ихний үйлдэлээ шивгэр болох юм бол шивжих юм шүү дээ. Дан гүйлгээний данс. За одоо энэ жишээ нэгэд энэ жишээ нэгэд үнэн үндсэн данс гэсэн дээр энэ 15 150 гэж бичсэн юм шүү дээ. Энэ буруу гэсэн үг шүү. Энэ үндсэн данс. Дан гүйлгээний данс дээр авсан юм шүү. Энэ бол буруу гэсэн. Энийг харилцаж өгнө гэсэн. Энийг заавч доошоо энэ дээрээ задрагаа гүйлгээний дансан дээр нь бичих. За энэ 15 50 чинь энэ дээр байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэ. За энэ дээр нөө сая юм аль таарч 15 50. За. Ингэж оруулж өгнө гэсэн. За энэ програм дээр юу байна гэсэн. За энэ дээрээ 2 цэг тий. Дээрээ 2 цэг 1 цэг урагшаа дашуу зураас. За энэ гурван цифрийг энэ гурвыг угаасаа програм дээр ашиглаж болохгүй шүү. Програм дээр ашиглаж болохгүй гурван цифр. За энийг ашигласан тохиол та хэдийн нөгөө харах буюу Excel рүү хүрэхгүй ингээд харахаар харж болохгүй тийм алдаанууд гараад байна шүү. Тэгэхээр энэ гурван цифрийг угаасаа програм дээр ашиглахгүй гэсэн. За дансны төлөвлөгөө мэдээллийн сан дээр бол ерөнхийдөө харилцаж байгаа бол дансны төлөвлөгөө тийм. За бусдыг бол ерөнхийдөө ашиглаад байх юм гай бах гэж байна. За ингээд нахлын руу толцсон байгаа болохоор би одоо параметралаас эхлэе. Параметрал үндсэн хөрөнгөөс. За параметрал үндсэн хөрөнгө тийм. За параметрал үндсэн хөрөнгө. За параметрал үндсэн хөрөнгө. За параметрал үндсэн хөрөнгө няруу ирэхээр хийдэг. Эхлэнгийн ирэх гэж нэг тусдаа ирэх байдаг. Няруу ирэх гэж нэг тусдаа ирэх байдаг тийм. Тэгэхээр энэ хоёр ялгаа нь болохоор параметрал үндсэн хөрөнгийг эхлэнгийн ирэхээр зөвхөн хаалт үүрэгтэй. Засвар хийж болохгүй нь шүү дээ. Зөвхөн хаалт үүрэгтэй. Няруу ирэхээр энийг параметрал үндсэн хөрөнгөөр хийнэ гэсэн үг шүү дээ. Няруу ирэхээр зөвхөн хаалт үүрэгтэй. За ялгаа нь болохоор жишээ нь шүү. За ингээд няруу ирэхээр хийсэн нь 20 ширхэг гүйлгээ хийсэн байна тийм. За энэ баруун дууланд байна тийм. 20 ширхэг орлого хийсэн байлаа гэж байна. Тэгэхэд нахлангийн ирэхээр нөгөө орлогын тийм. За нэг чи үн буюу эсвэл тоо ширхэг нь буруу ан харилцаа нь бүтэлийн нас нь буруу ан ч юм ингээд засварлах гэдэг нахлангийн ирэхээр хадгалчих юм бол нахлан дээр энэ 20 ширхгээр харагдаад нярав дээр 19 нөгөө гүйлгээ хийснээр харагдаад нахлангийн засварснаа нярав харагдахгүй болчихно гэсэн. Тэгэхээр нөгөө нярууд чинь тэрийг миний нөгөө устгасан гүйлгээ хиширсэн гүйлгээ устчлаа алуучлаа дахиад шивждэг байхгүй. Тэгэнгүүт нярав дээр энэ 20 гүйлгээгээр ингээд зүг харагдаад нахлан дээр 21 бол тий харагдаад байна. Одоо ажлын байлгүй 2 давхар ч юм уу ороод ирнэ гэсэн үг шүү дээ нахлан дээр. Ингээд нөгөө хоорондоо зөвчдөх бол юм шүү. Тэгэхээр нахлан хамгийн анхаарах юм зөвхөн харах үүрэгтэй засвар хийхгүй юм тий. Засварч бол нярвда хийлж өгнө гэсэн үг шүү дээ. Боломжгүй нярваараа ч байхгүй жаа яач өөрөө засах тохиолдол бол нярв ихээр орж иж
засвараа хиймээ гэсэн үг тийм. За параметрын эхний үйлдэл. Анхаарах зүйл нь сайн шүү. Няруу нэгтгэний няруу өөрийнхөө амийг хийн, нэгтлээ өөрийнхөө амийг хийн гэсэн. Тэрээ усаа нэгтлээ харна. За эхний үйлдэл. За параметрын эхний үйлдэлгээ орохоор за шинээр оруулах гэдэг болохоор та хэдийн эхний үйлдэлтэй үйлгээ ороод ирж байгаа. За ингээд. За шүү. За энэ болохоор өмнөх оноос 20 оноос 21 он руугаа шилжсэн. 21 оны эхний үйлдэл, 20 оны эцсийн үйлдэл тийм. Одоо таны энэ оны эхний үйлдэл болоо явж байгаа. За энэ чинь дараа он шилжүүлэхээр ер нь эхний үйлдэл дээр дуудагдаа ороод ирдэг тийм. За яалчгүй нөгөө дараа он шилжүүлээгөө эхний үйлдэл нь орж ирээгүй байхад нөгөө нярвч нь параметрынхаа орлого зарлах хийгээ явчихдаг байхгүй. Тийм тохиолдолд минутыг гаргасан. За энэ зүүн програм юу байсан бэ шүү? Хийгэр 40 минутлаа салаад байгаа. Би одоо салчих юм бол дахиад линк оруулж ин тэгэхээр манай дахиад шууд орчоор заяа. Тэр студио явж шүү. За ингээ ихний үйлдэл дээр урагш энэ юу байна? Нэг засвар хийгээд их гайгүй байдгийг. Өмнөх оноос дараа он шилжүүлж байгаа болохоор тий. За засварын тохиолдлууд ингээд засвар хийх нь шүү дээ. Орлого зарлага яравч хийгээ явуулсан тохиол дараа нь ихний үйлдэл